За нэг зүйлийг нэлээд нухацтай бодохгүй болохоо байж байна. За тэр юу вэ гэвэл банкнд хадгаламж хийх үү, аль эсвэл тэр банкныхаа хувьцаанд хөрөнгө оруулах уу гэдэг асуудал. За тэгэхээр 5 дугаар сарын байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай шинээр татсан хадгаламжийн дундаж хүү бол 1338% дээр байна. За тэгвэл системийн 5 банк IPO хийгээд 2 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хамгийн өндөр өгөөж өгсөн банк бол Хаан банк байна. За Хаан банкны хувьцааг IPO-с нь авсан хүн бол 2 жилийн хугацаанд 47% өгөөж хүртээд байгаа. За үүний 35% нь бол ноглашгаас, за 12% нь бол хувьцааны ханшийн өсөлтөөс бүрдэж байгаа. Тэгэхээр жилийн үндсэндээ 23% өгөөж хүртээд байна гэсэн. За тэгвэл 1338% хүүтэйгээр хадгаламж хийх үү, аль эсвэл 20 нэмэх хувийн өгөөж хүртэх боломжтой хувьцаанд нь хөрөнгө оруулалт хийх үү гэдэг асуултын хариулт бол та бүгдэд маш тодорхой байна гэж байна. За мэдээж хэрэг хөрөнгө оруулалт гэдэг нь эрсдэлтэй учраас бид тань зөвлөхөд бэлэн байна. Судалгаа шинжилгээний үндсэлтэйгээр өөрсдийн 10 нэмэх жилийн туршлага дээр үндэслэн танд онцтой шийдвэр гаргахад туслахад бид бэлэн байна. Баярлалаа.